Манай Ховд аймгийн төвийн хамгийн тулгымцсан асуудлуудын нэг юу вэ гэвэл нэгдсэн хогийн цэгийн асуудал байгаа. Одоо ашиглаж байгаа үндсэн хогийн цэгийн ашиглалтын хугацаа бол ерөнхийдөө дуусж байгаа. Тэгэхээр одоо сум орон нутгийн зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ гэхээр одоо байгаа хогийн цэгийг хаагаад хөрсжүүлээд шинэ хогийн цэгийг одоо нээ гэдэг одоо ийм бодлого баримтлан ажиллаж байгаамаа. Тэгээд энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны актив төслийн одоо баг өнөөдөр ажиллаж байна. Одоо 3 дахь удаага ажиллаж байгаамаа. Тэгээд бид буян цумын нутаг дэвсгэрт нэгдсэн хогийн цэгийн одоо хажууханд за та бүгдийн харж байгаа шлийн эвдэрсэн хогтой газар дээр 25 га газар одоо шинэ хогийн цэгийг барьж явуулах зорилтоор батлуулж гэрчлэгийг нь гаргуулчихсан байж байгаа. За энэ шинэ хогийн цэг дээр яг ямар ажлууд хийгдэх вэ гэдэг дээр одоо бас тодорхой мэдээлэл өгөө гэж бодож байна. За бидний харж байгаа энэ үндэсний хэсгийн орчин 4 га талбайд бид ландфилийн аргаар одоо хог хаягдлыг боловсруулах ийм талбайг одоо бэлдэнэ. За 2 га газарт нь одоо геомембран одоо дэвсгэртэй үүн дээр бол дахин одоо ашиглах боломжгүй хог хаягдлуудыг боловсруулах зорилготой. 2 га талбайд нь болохоор одоо барилгын хог хаягдл дулааны үнс гэх мэтлэн энэ хог хаягдлуудыг одоо ингээд бушлаад явах ийм төлөвлөгөөтэй байгаа. За энэ 4 га газрын одоо ландфилийн талбайг 30 жил ашиглахаар ингээд төлөвлөж байгаа. За мөн хог ангилын ялах төвийг давхар одоо барьж байгуулна. Дахиврын төвийг барьж байгуулна. За ажилчдын одоо офисыг одоо 3 машины автогараж пүү гэх мэтийг одоо ингээд барьж явуулахар төлөвлөж байгаа. За одоо энэ ажлын явц маань газрын гэрчлэгээ гарснаас гадна одоо Димек гэдэг одоо зургийн компани зургийн ажлыг хийж байна. 2027 оны одоо 8 дугаар сар гэхэд одоо зургийг бас хүлээлгэж өгөхөөр ингээд ажилдаа ороод ингээд төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ газрыг сонгосон тодорхой шалтгаанууд байна. Нэгдүгürt аймгийн төвөөс ирээд чөлөөтэй одоо иргэд манай хог хаягдлаа асах зам харгуун асуудал байгаа. Харьцангуй одоо зам нь бартаа саад багтаа. Хоёрдугаарт энэ газар маань өөрөө бас нөхөн сэргээх шаардлагатай бас хогтой юм газар байгаа. За 3 дахь бас нэг бол үндсэн шалтгаан юу вэ? Цахилгааны асуудал байгаа. Одоо тэнд харагдаж байгаа Ховд аз цагийн асфальтны үйлдвэрөөс бас маш богино зайд одоо цахилгаанаа татцаарлаа ийм боломжууд байгаа. Эдгээр үндслүүдийг одоо үндэслээд энэ газрыг ингэ сонгосон юм аа.